Аль ч улс орны хөгжил, орон нутгийн хөгжил гэдэг нь төрийн зөв бодлого юм аа. Ялсан намын даргуул засгийн газрын одоо тэргүүнээр ажиллана. Огцог өргөдөө гэж шаардж байна. Огцог өргөдөө гэж шаардж байна. Их бол байгаа. Та энэ уяагүй үйлдэлийнхээ төлөө огцог өргөдлөө өгөх ёстой шүү. Миний хувьд одоо ямар ч асуумжид очихгүй. Тэр асуудлыг байнгын орно ш тааг болохгүй. Засгийн газрын хэлэх газрын дарга гэдэг бол туйлын тэм чухал. Одоо албан тушаал юм аа. 2 чоног бас гоцны эцэст одоо энэ шийдвэрийг хүлээж авсан байна. Монгол Улсын засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт 6 сарын хугацаатаагаар онцгой байдал одоо тогтоох юм шийдвэр гарсан гэдэг. Онцгой дэглэмээр үргэлжлэх нь бол эрх зүйн үзүүтэй юм аа гэж. Өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно. 15 хоногийн хугацаанд одоо улаан түвшинд шилжиж байгаамаа. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр буюу дэмжлэгийг одоо үзүүлэх шийдвэрийг засгийн газар өнөөдөр гаргасан гэдэг. Монгол Улсын 32 дахь ерөнхий сайд оюун эрдэнэ 100 хоногийн өмнө өөрийн танхимаа бүрдүүлэн ажиллаа эхлэж байв. Цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргыг дэмжих үндэсний шин тогтолцоог хөгжүүлэх, шударга ёс, захин засаглалыг бий болгох гэсэн 4 үндсэн зорилтыг танилцуулж түүний засгийн газар гараагаа эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн 100 хоногт оюун эрдэнэ засгийн газар дээрх 4 зорилтынхоо эхлэлийг хэрхэн тавив? Юу хийж амжуулав? Ямар сорилт боломж түүнийг хүлээж байгаа талаарх Өргөмэн сайтын бэлтгэсэн товч тоймыг хүргэж байна. Одоо сонгосноос хойш хийж шалсан, харагдсан, үзэгдсэн харсан ч юм алгал биш. Амлалтууд яг энэ коронавиг наадам гэхэд юу болгоно? Вакцины нэгсэн сая карантины эхний хугацаанд вакцины байхгүй байлаа. Үдээ дуусвал дуусчихар боллоо шүү дээ. Тийм л байна да. Одоо тэгээ хүний заавар зөвлөгөөр л яваад байгаа хүн шиг л харагдаад байгаа шүү дээ бидэрт бол тий. Гайгүй л хийгээд байгаа юм болов уу гэж бодоод тах шүү дээ. Уг нь залуу хүн улам хийх байлгүй дээ л гэж бодож байгаа ш. Жоохон хангалт төөл юм болов. Ер нь тэгэл хийж байгаа юм жоохон амлсан байр ингээ биелж байгаа юм бол ховрол байд. Өстө мэдхгүй. Доктор дөрөвтэй харагдсан байхгүй л шүү дээ. Ковидд бол бас анхаарал тавьж л байна те. Эхний жилс вакцин бол хүмүүс ихэнх нь хийлгэлээ. Тэг яг хөө тэгээд би бол ажилт нь бол одоо юу л хүлээлттэй л байна. Одоо үр дүнд хүрээсэй л гэсэн бодолтой л байна шүү дээ. Ерөнхийдөө бол нөгөө анх цайдуулаад эхэлсэн үед амар сайн хийсэн. Тэгээд таг болчихсон. Ерөнхийдөө одоо л сайн хийхээ сонголтоо болоод байгаа. Цаашдаа одоо хийх л баг. Залуу хүн болохоор залуучуудаа дэмжих гэж бодож байна. Яг ажлаа тохиомжтой хийж байна. Гэхдээ зарим шаардлагууд нийтдээ хангаж чадахгүй. Жишээ нь одоо энэ хөдөө орон нутг руу явж байгаа өвчтөд зовдонтой ингээд ар гэрээд нь бичгтээ дархуул онцгой байдлаатай бичгтээ энд ирээд эргээ огт нь босгон онцгой байдлаар бичиг авах. Ингээд давхар доод чадсан үйл ажиллагаа ерөөсө гүйц хянахгүй шүү дээ. Даалгаврыг ягшлын хийлгэх хэрэгтэй. Өгсмөл иймдээ удирдлагыг чангал тавих хэрэгтэй. За одоо яг хэлж мэдэхгүй байна. Мэдрэж байгаа алга шүү дээ. Ямар ч байсан боломжоор хийж л байна л да. Хамгийн гол нь одоо бүх ажил өөр дээр наваарсан учраас гол нь одоо коронавирыг анхаарж байгаа. Мэдгүй яаж мэддэг. Тийм ерөнхийдөө байдаг юм.
Цар тахлын оргил үе өнгөрсөн 100 жил тохиогоогүй эдийн засгийн хямралын эхлэлгээр өндөр сорилттой эгзэгтэй үед тэрээр ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байна. Ингээд та бүхэнд Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ гэж хинбэ талаарх танилцуулгыг хүргэе. Ялсан намын доргуул засгийн газрын одоо тэргүүнээр ажилладаг. Уулнаа аяг бол дарагчиж байгаа хөвгчлөлтэй зүрийн л байдаг гэж хэлээгүй. Одоо тэгэл нэг тийм дараг харагдаад байна гэл ингээд. Тэгэхээр одоо та энэ дээр бол ямар нэгэн тийм барьер байхгүйгээр одоо яг үндэл ингээд хариулах хэрэгтэй. Шаардж байна. Одоо бид нар орд руу орж их бол даргад 48 цагийн дотор орцуулах өргөдлөгөө хүсэлтийг бид нар авлаа. Нэг өдөр хүртэл их хурлын та оцог өргөдлөө өгөхгүй л бид нэр дараагийн тэмцлийн хугацааны хурц хэлбэр шилжих болно шүү гэдгийг танд зарж байсан гэж байна. Хоёр чоногоос нацсан юм тест. Энэ шийдвэр хүлээж авсан. Оюун эрдэнэ засгийн газрын хамгийн нэн шаардлагатай том сорилт бол мэдээж цар тахлыг даван туулах буюу вакцинжуулалт. 2021 оны 2 дугаар сарын 23-нд манай улс вакцинжуулалтыг эхэлснээр Аазда вакцинжуулалттай яаралтай эхэлсэн орнуудын нэг болж байв. Хөл хоройг аль болох тогтоохгүйгээр вакцинжуулалтыг дуусгана гэж ам гарч байсан ч COVID-19-ийн халдвар эрчээ авч 4-р сарын 10-наас эхлэн 28 хоногийн хугацаатай хатуу хөл хорой тогтоосон. 7-р сарын 1 гэхэд бүх иргэдээ вакцинжуулалтанд хамруулна гэсэн зорилттой ажиллаж байгаа манай улс 2021 оны 5-р сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 92.6% нь вакциныхаа 1-р тунд хамрагдаж улсын хэмжээнд 1,590,636 хүн 1-р тун, 622,740 хүн 2-р тундаа хамрагдсан байна. Мөн манай улсад хийгдэж байгаа бүгд найрамдах хятад ард улсын Sinopharm үйлдвэрийн Virosil вакциныг 3 хоногийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэж авлаа. Вакцинжуулалт хурдтай явагдаж байгаа ч нэг өдөрт илэрч байгаа халдварын тоо 800-аас буухгүй байгаа. Мөн мутацлагдсан вирус илрэх эрсдэл өндөр байгаа учраас санаа амарч тайвшрах болоогүй юм. Одоо та бүхэнд харин оюун эрдэнэ засгийн газрын 100 хоногийг дүгнэн харж байгаа сэтгүүлчдийн яриаг хүргэе. Тэгээ яг залуу хүний хувьд бол хийх гэж хичээж байна. Ямар ч үсэн ковидгүй Монгол гэдэг яг энэ цар тахлын нөхцөл байдалд хүү амаа шат дараатаагаар бүгдийг вакцинжуулаад дуусчвал өнөөдөр эдийн засгийн хувьд ч тэр сэргээш өгөх вакцин өнөөдөр эрүүл мэндийн вакцин болчиход байгаа учраас энийг бол хамгийн чухал зүйл гэж нэрлэх ёстой байх. Маш хэцүү цаг үед алба авсан. Тэгэхээр яг эдийн засгийн нөхцөл байдал нь ямар байгаа юм, улс орны одоо нөгөө нөхцөл байдал ямар байгаа, ажил хөдлийн түвшин ингээл маш их шалгуур ийм эрсдэл дунд, шалгуур дунд ажил үүрэг авсан учраас их том сорилт болж байгаа хаа. Тэгэхээр ямар ч үсэн эхнээс нь хийх гээд оролдож байгаа. Тэгээ үр дүн утгагүй бас харагдах. Одоо бол бас 100 хоногийн дотор шууд дүгнээд хэлчих бол бас эрт шүү дээ, тий. За шинэ засгийн газрын түрүүнд эрсдлийн мэдээллийн хороо гэдэг тийм төр хороог засгийн газрынхаа тэргэд байгуулсан. Үүнд ихэнх яамны төрийн нарийн бичгийн дарганаар боловсролын сайд гэсэн бүтэц бүрэлдэхүүн орж ажиллаж байгаа. Ковидын үед гаргаж байгаа төр засгийн шийдвэр энтэй холбоотой мэдээллийг төр өөрөө хянаж
цензурдэж нэг шугамаар яг энэ хорооны өгсөн чиглэлийн дагуу гаргана гэдэг юм зохион байгуулалт хийсэн. За энэ нь төр өөрийнхөө мэдээллийг хянах гэж байгаа мэт боловч үндэ бол хэвлэлээр гарах мэдээллийг л хянаж цензурдэх гэсэн ийм шин чанартай шийдвэр болсон. За энэ төр хорооны өгөгдсөн чиглэлээс бусад мэдээллийг гаргах тохиолдолд төрийн албан хаагч хариуцлага хүлээхээр ийм эрх зүйн орчныг бий болгосон. Угаасаа цар тахлын үед үйл явдал цөөрөөд их сурвалж хомсдоод мэдээллийн хэрэгслүүдийн байр суурь их сурвалж ижил төстэй болоод нөгөө ялгарл олон ургалж үзэл байр суурь бүдгэрч байгаа энэ үед төр өөрийнхөө их сурвалжийг ингээд хуулиар захиргааны хариуцлагаар сүрдүүлээд ирэхээр сэтгүүлч нарт бол байдал бүр хүнд болсон. Сүүлийн саруудад гарсан шийдвэрээс улбаалаад хэвлэл мэдээлэл их сурвалжийн хомсдолд орж ийн. Нөгөө талаар санхүүжилтийн хомсдолд орж ийн. Яг үнийг хэлэхэд бол туйлын хангалт хөвж харж байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр төдийгөөс өдий хүртэл одоо жил хагас хугацаанд ажиллаж байсан энэ улсын онцгой комиссийн одоо үйл ажиллагаанд доголдож одоо нэгсэндээ улс орныгоо коронавирусын цар тахалт одоо бүрэн автоужиг болсон ийм үйл ажиллагаа болчлоо л да. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн одоо өөр тожид байгаагүй олон хямралууд гарч иржээ. За хүн ардын эрүүл мэндийн асуудал яригдж байна. Одоо оюун эрдэнэ гэдэг хүн чинь ямар цоо шинээр ерөнхий сэдвүүд явчихсан байж өмнөх засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан. Тэрний өмнөхд нь ч багтаж байсан. Тийм хүн эхнээс нь одоо шатараатай энэ ажлуудыг ингээд зөв зохистой өдөртөд яваад өчгөлөө гэсэн чи тийм байсангүй. Дээрээс нь улсын онцгой комиссийн дараагаар маш одоо хариуцлагагүй тийм хүнийг тавьсан нь бол үнэхээр асуудлыг дагуулж байна. Одоо энэ өнгөрсөн 11-р сард Монгол улс дотоодод цар тахалтыг одоо халдснаас хойш өнөөдрийг хүртэх хугацаанд 4-5 удаагийн хатуу хөлөөрөө зогтоож нийтдээ өнгөрсөн 6 сарын бараг 3 сард наард иргэдэн одоо гэртээ яг суулаа. Гэтэл энэ хөл хоригоо хэрэгжүүлж байгаа арга самууд нь маш одоо төвөгтэй. Шинээр одоо хөл хориг зогтоох болгондоо дандаа хүнийгээ шинчилдэг. Шин зүйл болгон дандаа өмнөхөөсөө доор байсан зэрэг одоо ингээд яриад шүүмжлээд байх их олон зүйлүүд байж. Нэг зүйлийг харж байгаа. Хэдийгээр бид нэр шүүмжлэх бол нэг асуудал тийм. Хийсэн юм нь бас шударгаар хэлэх хэрэгтэй байхгүй. Нэг зүйлийг хэлэхэд бол өнөөдрийн одоо энэ 100 дахь хоногийн дараа харахад бол ямар ч байсан нийслэл хотын эдийн 82% вакцинд хамгаалсан байна гэдэг бол үндэсний газар ажиллахгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ бол дахлаажуулалтыг одоо эрчимтэй явуулсан тийм. Бүгдийн орон нутгад вакцин гарна гэдэг бол энэ бас яалтчгүй л одоо хийсэн ажил тийм. Тэгээд манай засгийн газар ер нь бол Монгол улсын хувьд бол бид нэг сурвалжлаад ингээд явж байгаа манай эдийн засгийн байдлыг хүнд байсан тийм. Өмнөх засгийн газрын үед бол тэг хүүхдийн мөнгө 100 мянга болгоцсон тог цахилгаан ингээд хөнгөлцсөн тийм. Одоо нөгөө хамгийн эцсийн шийдлээ авцсан байх гэж бодож байсан. Гэтэл дахиад бас арилжааны банкуудын их үүсвэрийг ашиглаад энэ 12-80-ийн одоо зохис төлөвийг хэрэгжүүлээд ингээд ажлын байраа хадгалж үлдэх энэ юм явуулсан бас л давуу тал тийм. Энэ өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно. 15 хоногийн хугацаанд одоо улаан түвшинд шилжиж байгаамаа. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр буюу дэмжлэгийг одоо үзүүлэх шийдвэрийг засгийн газар өнөөдөр гаргасан гэдэг. Цар тахалтай тэнцгийн хажуугаар улс орон бүр эдийн засгийн хямралыг бага хохиролтойгоор даван туулах бодлого хэрэгжүүлж байгаа. Оюун эрдэнэ засгийн газар ажлаа авмагц эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их найдын цогц хөтөлбөрийг танилцуулж хэрэгжүүлээд эхэлсэн. 3 жилийн хугацаанд хэрэгжих 10 их найдын хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилт, ажлын байрыг хадгалах 3% хүүтэй 3 их найдын зээл, ипотекийн зээл, том төслүүдийн санхүүжилт зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж авж байгаа статистик мэдээлэлээс өнгөрсөн 2020 онтой харьцуулахад билүүдэд нэлээд өсөлттэй байсан. Ялангуяа одоо жишээлбэл миний танилын хүрээнд байгаа хүмүүс гэдэг ч юм уу тийм хөвчлэн ажилгүйдэлтэй болсон. Тэгээд компаниуд нь хаагдсан, цар тахлаас болоод нөгөө тэтгэмж авч чадахгүй байгаа гэсэн хүмүүс ч гэсэндээ бас байна. Гэхдээ одоо тэгэл жилжингээ ер нь ажил орлого бол хүндэл тосч штэ тийм биз дээ. Ажилгүйдээс болоод одоо хоол унд хамаагүй байна. Ерөөсөө манайт өндөр насны улсуудыг бол
Ерөөс айгүй хохирож ш. 300 мянган цаас чи хаанаач өгөхгүйс. Бидний тэтгэр өөрөө 300. Дээрээс нь сая өгсөн 300 мянга. Тэгээ хүүхдүүд ажилгүй байхаар одоо ерөөс айгүй хохиролтой, айгүй хэцүү байж ш. Тийм үү. Манайх бол амбул 4 2 хүүхэдтэйгээ нөхөр маань одоо зогссон лээ найзлахгүй. Одоо бид нар шахавдаа одоо бас ингэж байгаад байна те. Бидраас хэцүү бас болохгүй байгаа хүмүүс зөндөө штэ. Одоо ингэж хүмүүсээ сонсож яхад л энд тэнд гэр хараал мараалд амьдарч байгаа хүмүүс бол нэлийн чанга байгаа л. Ажилгүй өн ажил зогссон байна л гэж байгаа. Тэр чинь хүн болгоно л хэлж байгаа үг шүү дээ. Гэхдээ мэдээж бүх юм зогссон болохоор бас тодорхой хэмжээний ажилгүйдэл байгаа л хэлэхэд тий. Би өөрөө дэвшин байгууллагаас шийддэг тий. Энэ хүндэгч үед одоо зогсохоос чи өөр одоо яах вэ тий. Ажлын байрыг хадгалах 3% хүүтэй зээлд өнөөдрийн байдлаар нийтдээ 9500 зээлдэгчид нийт 650 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна. Бизнес эрхлэгчид хэдийгээр зээлдээ хамрагдаад эхэлсэн боловч 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд орж үйл ажиллагаа нь хумигдсан учраас авсан зээлээ ажлын байраа хадгалахад зарцуулж чадаж байгаа эсэх талаар бизнес эрхлэгчдийн төлөөллийн яриаг та бүхэнд одоо хүргэе. Хатуу хөл хорионы үед мэдээж 100% ажиллахгүй байгаа. Гэхдээ ажлын байраа хадгалах тал дээр юу хийж байгаа вэ? Ер нь ковид гарснаас хойш бизнесийн нөхцөл байдал ямар байна? Ер нь ковид гарснаас хойш хамгийн их одоо хоригдсан салбар бол яалтчгүй манай салбар. Тэгэхээр яг ковид гараад ирж бас зарим саруудад бол огт цалингаа тавьж чадаагүй шүү дээ. Ийм нөхцөл байдлууд бол маш их байгаа. Тэгээ дээрэс нь ажлын байраа хадгалахын тулд нэг ч ихсэн хүнийг энэ хэцүү үед бас буцаачихгүй төлөө олсон бүгдөө л буцаагаал цалин татвар. Танах зээлтэй юу? Зээлтэй. 7 дугаар сарын 1-ээс эхлээд зээлийн эргэн төлөлт эхэлнэ. За нөгөө хөнгөлсөн чөлөөлсөн дулаан цахилгаан усныхаа төлбөрийг төлнө. Бэлтгэлтэй байгаа юу? Хэрвээ яг одоо 7 сарын 1-нд тулахад ер нь яаж зохицуулъя? Яана гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ? За ёстой үнэхээр мэдэх юм алга. Аливаа нэг шийдвэр гаргалаа гэж бодоход бид нар яг ингэ явчих гэдэг манайр дахиад хөл хорих юм бол бид нар ерөөсө төлөвлөсөн төлөвлөгөө яг нормонд очихгүй. Хорилол гэвэл тэр өдөр нь яаж хийж байгаа бүх мөнгөө хувааж хуваарлдаг хүмүүстэй. Тэгэл ард нь нэг сайхан нөөтийн үр татварын өрөл одоо хур нэмэгдэж байна да. Манай ч одоо 30 гаруй 31 2 ажилтнтай байгаа. Декрет авсан 2 3 хүн байгаа. Одоо яг тэр бүрэлдэхүүнээр л байгаа. Яг тэр бүрэлдэхүүнээр. Үнэхээр бид нар бол энэ үед нэг хүнийг ч гэсэн цаашаа явуулж үнэхээр чадаагүй. Тийм чадахгүй шүү дээ энэ чинь. Бас л айл болох байгаагаараа л бий болохгүй тий. Одоо энэ ажлын байрыг хадгалах 3% хүүтэй зээлд хамрагдах гэж оролдож үзсэн үү? Авч чадсан уу? Аваагүй бол яасан бэ? Үзэлгүй яах вэ? Тэгээд бид нарт бас тэрнийг олдох нь юу вэ? Маш эргэлзээтэй санагдсан надад. Яг тэгвэл нөтийнхөө өрийг төлчих, тим юмаа төлчих гэл тий. Эсвэл та татвар дээр цалингийн нийгмийн даатгалын шимтгэлээ өртөө юу, цалингаа тавьж чадахгүй байгаа юу гэд. Тэгээд тавьж чадахгүй зарим тохиолдол бол ингээд байцсан шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо юугаар нотлох юм? За тэгэнгүүт нөтөө төлчдөг зээл чинь гарахгүй нэ гэвэл би яах вүлээ? Хаанасаа баахан мөнгө олж ирээд баахан дахиад зээл тавьж магадгүй өндөр хүүтэй хүнээс авна. Тэгэнгүүт миний зээл гарахгүй байвал гээд энэ дээр надад ерөөс ихтгэл үнэмшил төрөхгүй байгаа. Тэгэхээр төрцгөөс явуулаад байгаа бодлого маань өөрөө ингэ зөв юм шиг харагдаад байгаа боловч яг зорилтод бүлэгдээ хүрэхгүй гэж хараад итгэв. Ер нь хөл хорчж байгаа учраас мэдээж хэрэг одоо юу гэдэг нийт ирдэг байсан хүмүүсийн 20% л ирж байгаа хүндрэлтэй асуудалтай хүмүүс л нэмлэгийг зорж байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө биднэрт бол бизнес талаас бол нөгөө учрах хүндрэлүүд бол гарсаар л байгаа. Одоо манайх бол нийт одоо 80 гаруй ажилтнтай тэгээд 3 салбар эмнэлэгтэй. Тэгээд ажилт бидний ерөөсөө энэ ковидын үед ерөөсөө зорж байгаа ганцхан зорилго бол ажлын байраа хадгалж үлтгэл байна. Бусдад одоо хуримтлагдж байгаа үр төлбөр зээл одоо тэгээд бусдад байгууллагуудын л адилхан санхүүгийн хүндрэлүүдтэй тулгараал явж байгаа. Эднэр бол яг мэдээ цайхан цаг ирээд юмнууд дээрдээд ирэхлээр санхүүгийн нөхцөл байдал бол дээрнэ гэж бодож байгаа. Мэдээж хэрэг нөгөө нэг ажилчдынхаа юу ар гэрийн амьдралыг мэдж байгаа болохоор нэг хүнийг ч гэсэн томхдохгүй ажиллах тийм л зорилго тавиал ажиллаа явж байгаа. Зээл үзэлцсэн энэ 3% хүүтэй зээл. 3% хүүтэй зээлүүдийг өсөлтөдөө өгөөд явж байгаа. Тэгээ одоохондоо санхүүжилт зогссон байгаа учраас яг одоохондоо бол манайд бол хариу ирэг байгаа. Одоо яг 7 сарын 1-ээс хойш бол аж ахуйн нэгжүүдэд хамгийн чухал үе ирнэ. Одоо яг ковидтэй байсан үеэсээ илүү чухал үе. Яг л бид нар нөгөө хуримтлагдсан үр төлбөрөөр дарна гэдэг маань дор хаяж 1 жил 2 жилийн дараа зэгцэрнэ. Ялангуяа жижиг дунд тэгээд энэ үйлчлэгээний байгууллагууд
манайх ч юм бол бас л үйлчлэгийг байгуулга, тусгай зөвшөөрлөлтөй үйлчлэгийг байгуулга. Бид нар бол нэг урд тормоогоор хойд тормоог нөхөж ингэж явдаг. Тэгэхээр бидний хувьд одоо дахиад нэг жил ч юм уу одоо ингээд аюул тийм дэмжлэгүүд хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо яад наанд ч л энэ татвар материйнхаа өрнүүдийг ингэж шатараатаа авдаг ч байд юм уу, хөнгөлгөө болиё гэхэд за тэгээд энэ зээл дээр байна. Тэгээд энэ нийгмийн даатгалын шимтгэлийг одоо 1 жил орчимч байд юм уу, аж ахуйн нэгжээс бол яг энэ хөнгөсөн дүнгээрээ ч авах ч юм уу. Тийм дэмжлэг заавал хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь давж гарахад ер нь үнэхээр хэцүү хаа. За манай улсын уул уурхайн бус хамгийн гол экспортын бүтээгдэхүүн бол мэдээж ноолуур байдаг. Тэгэхээр одоо бид сийлэн кашмирын захирал хулантай холбогдож ноолуурын экспортын борлуулалт бас хэр зэрэг байгаа талаарх мэдээллийг авах гэж байна. Мэдээж коронавирус нөгөө дэлхийд бүх эдийн засаг нөлөөлсөн болохоор биднэрт бол асар их хүн дээр тусдаг. Ялангуяа нөгөө бид нар экспортын дараанууд гаргадаг манай худалдаа өгч нараас ахуулаад худалдаа авах одоо тэр боломжууд нэлээд багассан. Тэгээд гадаад борлуулалт манай маш хүнд байдалтай байгаа. Тэгээд энэ жилийн үед бол бид одоо яг нөхцөл байдлын муу байгаа учраас бас манай дэлгүүрүүд ч гэсэн борлуулалт айгүй хангалтгүй муу байгаа болохоор бид энэ жил ноолоор базааж аваагүй. 2019 оны борлуулалттай харьцуулбал 10% төгөж хүрч байгаа үгүй л байгаа. Хаашаа экспортлдог вэ? Аль орнууд руу? Бид нэр хятад руу экспортлдог, Солонгос руу экспортлдог. Тэгээд Америк руу. Америкт бид нэр яг хятад болохоор хятад, Солонгос, Америк гурван дэлгүүр байдаг. Гэхдээ бас онлайн худалдаагаар бид нэр борлуулалтаа идэвхжүүлж үзсэн гэлээ. Тэгээд онлайн худалдаа авах гэсэн яг юм үнэтэй ноолор бүтээгдэхүүн дээр бол онлайн худалдаа их багассан. Үнэтэй бараа бүтээгдэхүүн хэлээд Ааха. Одоо энэ жилийн энэ хаврын ноолуурын улирал эхэлж байна. Та бүхэн ноолуур авахгүй байгаа гэсэн шалтгаан нь яагаад авахгүй байгаа? Бараа бүтээгдэхүүн цөөхөн учраас авахгүй байна уу? Эсвэл үнэтэй холбоотой юу? Хэрэгцээ нэг айгүй муу байна. Хэрэгцээ айгүй бага байгаа. Тэгээд энэ жилийн ноолуурын хувьд бол өмнөх жилүүдээс илүү өссөн байгаа байна. 127-аас 135 мянган төгрөгийн хооронд байгаа. Би энэ яагаад өсснийг бол би мэдэхгүй. Магадгүй бусад үйлдвэрүүдэд одоо эрэлт хэрэгцээ байгаа ч юм бэл бид нар бол яг сайн мэдгүй л дээ. Үгүй бол хятадаас түүхийн ноолуур одоо түүхийн ноолуур хятадууд аягүй авдаг шүү дээ. Тэгэхээр хятадаас түүхийн ноолуур эрэлт хэрэгцээ магадгүй аягүй өндөр байж болно. За мөн 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн аж ахуйн нэгж бизнесийн байгууллагууд зээлийн эргэн төлөлтөө хийх, нийгмийн даатгалын шимтгэлээ хөнгөлтөхгүй үнээр төлөх, чөлөөсөн байсан дулаан цахилгааны үнэ төлж эхлэх учраас санхүүгийн том сорилт хүлээж байгаа юм. Оюун эрдэнэр ахлуулсан засгийн газар ажиллаа авах үед төсвийн алдагдал дотоодын нэр бүтээгдэхүүний 12.3%-ийг эзэлж төсвийн орлого алдагдсан байсан. Харин дэлхийн зах зээл дээрх түүхийн эдүүдийн үн ойрын үеүүдэд өснө гэсэн эрэг хүлээлттэйгээр эдийн засгаа тооцоолж байгаа. Монгол улсын нийт экспортын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн, түүн дотроо 30-40%-ийг нүүрсний борлуулалт эзэлдэг. Гэвч сүүлийн 1 сарын хугацаанд ковидын халдварын улмаас нүүрсний экспорт 3 дахин буураад байна. Та бүхэнд эдийн засагч Дэлгэр сайхан оюун эрдэнэ засгийн газрын 100 хоногдох эдийн засгийн макро үзүүлэлт ямар байгаа болон цаашид ямар сорилт хүлээж байгаа талаарх ярилцлагыг одоо хүргэе. За ер нь Монгол улсын эдийн засаг нэлээд хүнд байгааг бид мэдж байгаа. Нэг эерэг зүйл байгаа нь саяны таны дурдсан шинэ засгийн газрын зүгээс 2 сарын 10-нд 12 эдийн хөтөлбөр төлөвлөгөө баталж зарлаж 2 сарын 17-нд баталсан байдаг. Тэгээ хэрэгжүүлж эхэлсэн энэ явдал бол Монгол улсын эдийн засгийн макро түвшинд нэлээд эерэг нөлөөтэй харьцангуй дэмжлэг болох болов гэж харж байгаа. Хоёрдугаарт Монгол улсын эдийн засаг нэгдүгээр улиралд харьцангуй өндөр өсөлттэй гарах тийм эерэг хүлээлт байна. Үүний шалтгаан нь ерөнхийдөө уул уурхайн салбартай холбоотой. Уул уурхайн салбарын гадаад нөхцөл байдал болон уул уурхайн салбарын бүтээгдэхүүний гарц нэмэгдсэн, экспорт нэмэгдсэн. Энэ салбарт бол 40% өсөлт байгаа. Тийм учраас эдийн засаг нэг 7 орчим түүнээс жоохон дэшээ өсөх хүлээлт бол миний хувьд байна. Монгол банкны зүгээс бол нэг 6-аас 7 орчим хувийн өсөлттэй байхаар хүлээж байгаа бололтой. Жилийн өмнөх оны муу үетэй харьцуулсан өсөлт нь тийм байхаар байгаа. Энэ бол яг 20 оны онсон тооноос өсөж байгаа учраас нэг тийм том эерэг зүйл гэж харахаасаа илүү ямар ч тач Монгол улсын доройцсон эдийн засагт нэлээд том дэмжлэг болох юм байна гэж харах нь зүйтэй. Яг энэ бодлогыг хэрэгжүүлэх цар тахалтай нүүр тулж байгаа тэр процесс дээр бол бид нэлээд алдсны улмаас өнөөдөр бид
яг бизнесийн идэвхжлийн сар дээр бизнесийн болон бүх үйл ажиллагааг 28 хоногийн хугацаатай орчоо сууж байна. Энэ бол 2 дугаар удирдлагын эдийн засгийн гүйцэтгэлд маш сөрөг нөлөөтэй юм арга хэмжээ болж байна. За 7 сарын 1-ээс нөхцөл байдлууд мэдээж хэрэг тэр саяны санхүүгийн дарамт талдаа, иргэдийн амжиргаа талдаа бол маш хүндрэх болов гэж бодож байгаа. Учир нь энэ богино хугацаанд эдийн засаг тэр хэмжээг даах хуцаар сэргийжүүл амжихгүй. Тэгээд ч бид төлөөрөөтэй байна тийм ээ. Тийм учраас нөгөө иргэдийн амжиргаа гэдэг нь нэгдүгээр бизнесийн болон иргэдийн зээлийн төлбөрийн асуудлууд, нийгмийн даатгалын төлбөрийн асуудлуудаас гадна хүүхдийн мөнгө болон бусад халамжийн чиглэлийн үйл ажиллагаанууд 7 сарын 1-ээс зогсохоор одоохондоо хуульчлагдчихад байж байна. Ийм учраас бидний хувьд бол аль аль талдаа иргэдийн амжиргаа бизнесийн орчинд бол санхүүгийн дарамтууд ирэх юм болов ядуурл болон нийгмийн орлогын дороотл нэлээд гүнзгийрэх юм болов гэсэн ийм үйл явдалтай харагдаж байгаа. Харамсалтай нь бол 7 сараас хойш эдийн засагт ирэх ачаал бол хүндэрнэ. Энэний эсрэг бидний хэрэгжүүлж чадах арга хэмжээнүүдээс их олон зүйл хамаарх болчиход байна. Нэгэд ингээд 7 сарын 1-ээс санхүүгийн ачаал нэмэгдээд хүндрэл үүсэх нь тодорхой болцсон байгаа үед одоо ер нь яг ямар арга хэмжээ аваасаа гэж харж байгаа вэ? Энэ цар тахалтай тэмцэх ажил дээр бид нар дахиж алдаа гаргамаар байна. Сая бид бол 2 сард энэ 12 найдын төлөвлөгөө эхэлсэнтэй холбоотойгоор цар тахалтай тэмцэх ажлаа сайн хийж чадсан бол эдийн засагт энэхүү 12 найдын төлөвлөгөөний дэмжлэг, эдийн засгийн өөрийнх нь сэргэж байгаа улуурхайн салбарын өсөлтийн дэмжлэг гэдэг эдийн засгийн харьцангуй богино хугацаанд сэргээх юм боломж байсан бол тэнд гаргасан нөгөө хөл хориг гинт сулсан, олон нийтийн үйл ажиллагаануудыг зөвшөөрсөн, түүнээс болоод цар тахлыг нийгэмд бүхэлд нь алдснаас болоод бид хөл хорионд орхосоор аргагүй байдалд хүрсэн. Энэ зэрэг нь бол биднийг нэлээд сөрөг байдал руу оруулчлаа. Тийм учраас дахиж бид энэ цар тахалтай тэмцэж байгаа вакцинжуулалт, хөл хорионы дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм мэдрээ бид нар маш сайн зөв удирдах хэрэгтэй байна. Алдаа гаргамаар байна. Эдийн засаг үнэхээр ингэж агшчихад байгаа үед эдийн засгийг бага хүүтэй санхүүжилтийн их усрээр дэмжих нь эдийн засгийг сэргээх, эдийн засгийг цааш нь дороотуулахгүй байх тал дээр үнэхээр чухал арга хэмжээ байсан. Харамсалтай нь тэрхүү зээлийг олгож эхлээд яг тэрхүү зээл нь бизнесийн үйл ажиллагаанд орж ихдэх тэр цаг мөчтөд давхцаад бид нар өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал зарлчихсан нь өөрөө тэр зээлийн эерэг үйлчлэлийг нь сармагжуулж байгаа хэрэг юм. Гэтэл одоогоор бол ерөнхийдөө Монгол банкны репо санхүүжилт ялангуяа 3% хүүтэй зээлээр дамжуулаад 600 гаруй тэрбум төгрөг эдийн засагт орчоод байна. Репо санхүүжилттэйг нийлүүл 800 гаруй тэрбум төгрөг эдийн засагт орчиход байна гэдэг нь бол уг нь том дэмжлэг. Их найд чухал төгрөгийн асуудал, ипотекийн зээлтэйг нийлүүл их найд 1.1 их найд төгрөг. Гэтэл энэхүү бизнесийн орчныг бид чөлөөлж чадаагүй тохиолдолд энэ зээлийн бодит эерэг нөлөөллийг хүлээн авах эдийн засагт боломж нь хязгаарлагдаж байна. 21 оны эхний улирал бол 6 гаруй хувийн өсөлттэй гэсэн дүгнэлт гарсан байгаа юм байна те. Гэхдээ 5 дугаар сарын байдлаар манай одоо төсвийн гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт 3-4 дахин буурсан байна л да. Одоо өдөртөө бараг л нэг 200 гаруй машин л нүүрс гарч ийн гэж байна. Тэгэхээр энэ байдал одоо вакцинжуулалт хизээ дуусах нь бас тодорхойгүй байгаа учраас хэрвээ үргэлжлэх юм бол төсөвт ямар алдагдал үүсэх вэ? За саяны гадаад зах зээлийн тавтай нөлөөлөл буюу эрдэсийн бүтээгдэхүүний үн өссөн, ялангуяа зэсийн үнийн өссөн, дээрээс нь эрдэсийн бүтээгдэхүүний экспорт эхний 4 сарда харьцангуй гайгүй байж чадсан. Ялангуяа эхний 3 сард сайн байж чадсан нь Монгол улсын төсвийн орлогыг нэмсэн, гадаад худалдааны тэмцлийг 19 оноос ч давсан тэр төвшөнд гадаад худалдааны нийт эргэлтийг аваачсан. За энэ нөлөөллийн том эрсдэл нь саяны таны хэлсэн шалтгаан байна. Бид цар тахлыг дотооддоо алдснаас болоод өмнөд хөрштэй холбогдох хөлийн бомб дээр эргэлзээтэй байдал үүссэн. Үүнийг бид өмнөх оны эдийн засгийн гүйцэтгэл төсвийн орлогоор харж болно. Бид өмнөх оны 1 сарын сүүлээр хөлийн хориг тогтоосноос болоод өөрснөө бид эсрэгээрээ өмнөд хөршөөс болгоомжлсон байдлаар хөлийн хориг тогтоосноос болоод эдийн засаг өөрөө улуурхайн салбараас шалтгаалсан 10.7% уналтад яг 1 жилийн өмнө орж исэн тэр л давтагдах байдалтай болно гэсэн үг. Эдийн засагчид засгийн газрын 10 их найдын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг сайшаалтаагаар үнэлж байна. Харин макро түвшинд эдийн засгаа сэргээхийн тулд
томоохон төслүүдтэй хөрөнгө оруулалт хийж яаралтай хөдөлгөж эхлэх хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна. 2020 онд бол дотоодын бүтээгдэхүүн бол ингээд 5.3%-аар буурсан байгаа шүү дээ. 2021 онд болохоор одоо бидний явж байгаа энэ 5 дахь сартаа ороо явж байгаа энэ хугацаанд бол яг тэгэхээр энэ бүтэн жилд бол нэг 4.8%-аар манай эдийн засаг өснө гэж байгаа. Нэмэгтэй гарна. 4.8%-аар өснө гэж ярьсан. Тооцоолсон байгаа. 2022 онд бүр 5.7-6%-аар өснө гэж айгүй өөдрөг гаргасан байгаа. Гэхдээ энэ бол юуг оруулаагүй гэхээр саяны одоо 2021 оны 2 сард явуулсан 3 дахь одоо хөл хорио хувийн хөвшлийн үйл ажиллагаа болон уул уурхайн салбарын эрдэс бодисын экспортын одоо энэ хувигдлтыг бол тооцоогүй байгаа. За мөн ажлын байрыг хадгалах 3% хүүтэй 3 их найдын хөтөлбөрийн үр дүнг тооцохдоо шинээр ажил олголтыг идэвхжүүлэх, за шинэ төгсөгчд болон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг анхаарах ёстой талаар эдийн засагч Отгон Төгс ярьж байна. 10 их найдын хөтөлбөрийн одоо энэ 3 их найдаар нь ажлын байрыг хадгалах 3% хүүтэй зээл олгож байгаа. Сангийн яамнаас за сүүлд мэдэхгүй байна. Ямар ч үсэн дээр хэрэгжиж эхэлж явах үед асуухад бол яг хэдэн ажлын байр хадгалж чадах вэ гэдэг дээр тоо хэлж чадахгүй байсан. Таны ажилдаг энэ судалгааны хүрээлэнгүүдэд гаргасан тооцоолол байгаа юу? Хөндлөнгийн ер нь бол 2021 оны 1-2 сард ажилгүй гэж бүртгүүлсэн 8,000 хүн байсан. Тэгээд бол өмнөх жилдээ харьцуулбал 2021 оны 1-р улирлыг 2020 оны 1-р улирлтай харьцуулахад ажилд орсон хүмүүс тэр бүртгүүлсэн ажилчдаас бол 1000 илүү байсан. Өөрөөр хэлбэл яг үгээр 8 хүн бүртгүүлсэн 8 хүн болгоны нэг нь л ажилд орж чадсан байна гэсэн. Гэхдээ энэ бол нөгөө хөл хорой тавигдаагүй байх үеийн одоо мэдээ шүү дээ. 4 сарын ялангуяа хатуу хөл хорой тавигдаагүй байх үе мэдээ. Тэгэхээр бол яг үгээр 3% ажлын байр хадгалах зээлийн үр дүнд бол хэдийн орчим ажлын байр нэмэгдэх вэ гэдг нь бол мэдэгдэхгүй байна. Хэдийн хэмжээний хадгалагдах вэ гэдэг бол ер нь бол тийм багтаа тоо байгаа. Тэр нь бол яг үгээр жижиг дунд үйлдвэрийн авсан одоо 10 сая төгрөгийн зээл болгоны цаана 2-3 ажлын байрыг одоо бий болгодог гэж үздэг. Хамгийн багадаа аж ахуйн зээл авсан аж ахуйн нэгж болгоны ард бол 2-3 гэсэн тоогоор үржүүлэхэд 2 төвшний одоо бид тоо авч чадна гэсэн. Тэгэхээр бол яг үгээр ажлын байр бол хадгалагдана. Харин гол асуудал бол нөгөө шинээр ажилд орсон нөгөө ажлын байргүй болцсон хүмүүс эргээд шинээр ажилд орох уугүй юу гэдэг бол чухал асуудал бол. Тэгээд дараагийн том асуудал бол яг үгээр 2006 сард бол яг үгээр Монгол улсын одоо ихтэй сургуулиудаас төгссөн шинэ одоо төгсөгчд гардаг. Доор хаяж бол ер нь бол нэг 10,000 хүмүүс бол ингээд төгсөд гарлаа гэж бодоход тэр 10,000 хүмүүсийн төгсөгчдийн шинээр төгсөгчдийн хэдэн хувь нь ажилтаа болж чадах вэ гэдэг бол аюул чухал асуудал байна гэсэн. Хоёрдугаарт нь бол яг үгээр эмэгтэйчүүдийн хувьд. Эмэгтэйчүүд бол сая яг коронавигийн үед бол хүүхдэд харсан хүүхэд цэцэрлэг сургууль ингээд ажиллахгүй болсон учраас тэр бүх ачааллыг бол Монголын эмэгтэйчүүд бол үүрч байгаа. Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ орсон тохиолдолд тэр залуу ээж нар ажилгүй болсон буюу ажлаас нь түр ингээд халсан байгаа, түр чөлөө өгсөн байгаа. Тэр ээж нар хэрэг ажилдаа болж чадсан бэ гэдэг бол хоёрдугаар хэмжилт байна гэсэн. Тэгэхээр бол яг үгээр би бол засгийн газрын хүмүүс бол танаа нэвтрүүлэгч аягүй чухал шүү дээ. Олон хүн үздэг. Тэгэхээр хөтөлбөрийн яам, сангийн яам, засгийн газрын хэрэг эрхлэх газар, үндэсний статистикийн бороо, Монгол банкныхан зэрэг Монголын банкуудын холбоо зэрэг яг энэ макро бодлого дээр ингээд сууж байгаа энэ газруудынхан бол энэ хэрвээ ярилцлагыг сонсч байвал нөгөө энэ 10 их найдын хөтөлбөрийн 3 их найдын одоо энэ хөтөлбөрийг дүгнэхдээ зөвхөн нийт одоо ажилд орсон ажлын байр хадгалсан гэдгээс гадна эмэгтэйчүүдийн хувьд залуу одоо ажил хамгаалж байгаа хүмүүсийн хувьд нөгөө насныхны ангиллаас 22-оос 29 насныхны хувьд гэдэг юм уу тийм ээ 22-оос 25 насныхны хувьд гэдэг юм уу тэгж ангиллаар нэлээд сайн гаргаж өгвөл яг энэ одоо татвар төлөгчдийн мөнгийг одоо энэ чинь манай татвар төлөгчдийн мөнгө шүү дээ энэ хүн их найд төгрөг хэр зэрэг өгөөчдөд зарцуулагдсан бэ гэдэг үг гарч ирэх юм байна. Тэрнээс бас зүгээр нэг агрегат маягаар зүгээр хэдэн хүн ажлын байрт үлдсэн бэ гэвэл тэр бол тийм
эдийн засгийн одоо үр ашиг, үр өгөөчний хөтөлбөрийн одоо тэр биелэлтийг одоо сайн хамтж чадахгүй тийм болно гэсэн. Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа аврах эгзэгтэй ажлын хажуугаар ерөнхийлөгчийн сонгуульд хорьсон улс төржилтүүд ч мөн явагдаад эхэлсэн. Энэхүү улс төржилтөнд авталгүй вакцинжуулалтанда үр дүнтэй хамруулах, халдварын тархалтыг хумих, 10 их найдын хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлэх, томоохон төслүүдэд санхүүжүүлж эхлэх, экспортын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг олон сорилтууд хүлээж байгааг сануулan энэхүү тоймоо өндөрлөж байна. Аль ч улс орны хөгжил, орон нутгийн хөгжил гэдэг нь төрийн зөв бодлого юм аа. Ялсан намын даргуул засгийн газрын одоо тэргүүнээр ажиллана. Огцог хөрөлтөө гэж шаардж байна. Огцог хөрөлтөө гэж шаардж байна. Их бол байгаа. Та энэ уяагүй үйлчлэгээ төлөө огцог хөрөлтөө өгөх ёстой шүү. Миний хувьд одоо ямар ч асуудал очихгүй. Тэгээд тулд байнгын орны штааг болохгүй. Засгийн газрын хэрэглэх газрын дарга гэдэг бол туйлын тэм чухал. Одоо аль төшөөх юм аа. 2 чоног бас буцны эцэст одоо энэ шийдвэрийг хүлээж авсан байгаа. Монгол Улсын засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт 6 сарын хугацаанд байгаа онцгой байдал одоо тогтоох юм шийдвэр гарсан гэдэг. Онцгой дэглэмээр үргэлжлэх нь бол эрх зүйн үзүүтэй юм аа гэж. Өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно. 15 хоногийн хугацаанд одоо улаан түвшинд шилжиж байгаамаа. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр буюу дэмжлэгийг одоо үзүүлэх шийдвэрийг засгийн газар өнөөдөр гаргасан гэдэг.